сайхан чиний гандах илэгдэх хоёр сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойрхон болгосон. Нутаг усны минь хаяа зүйтэй түмэн нуур тойр минь чин ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон. Азийн тэнгэртэй гэгэн Монгол минь ээ. Үртэй бүхэн соёолж, үндэстэй бүхэн дэлгэрсэн хаврын хайлган ийм л өдрүүдээр Гэгэн Монгол нэвтрүүлгийн шин дугаарыг та бүхэнд хүргэх гэж байна. Манай нэвтрүүлгийн зочин бүр өөрийн гэсэн түүхтэй. Түүх бүр нь хүний төлөө, нийгмийн төлөө байдгийг үзэгч та бүхэн ис андах визээ. Өнөөдөр та бүхэнтэй Монгол бөөгийн бурядын их худган бөөгийн дагшин тэнгэр төвийн тэргүүн отхон сүрэн химээх эрхмийн тухай Гэгэн Монгол нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Одоогоос 26 жилийн өмнө 1991 онд 15 настай отхон сүрэн утган угаан авч өөрийн гэсэн зам мөрөө нээж хүн зөндөө туслах их үлээ ихлүүлж байжээ. Энэ хугацааг хүний нас бид хүрдэг цаг хугацаагаар хэмжих юм бол баггүй хугацааг мөнх хөх тэнгэр бөө мөргөлийн ёс жаягаар замнаж өнөөдөртөө золгож Гэгэн маргаашийн төлөө үүлэн зэхиж түмэн олныхоо тусын тулд чин сэтгэлээсээ онгод тэнгэрээ урин залж өөрийнхөө түүхийг түмэн олныхоо тусын тулд бүтээж явна. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Гэгэн Монгол нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн хүрд та бүхэнд хүрэхэд ийхүү бэлэн болоод байна. Бид та бүхэнд энэ удаагийн Гэгэн Монгол нэвтрүүлгээр Монгол бөөгийн их худган отхон сүрэн хэмээх хүнтэй та бүгдийг бас уулзуулах гэж байна. Та сайхан хаварж иж байна уу? Сайхан хаварж иж байна. Энэ сайхан өдрийн мэндийг түмэн олондоо хүргье. Би одоо Доронтой аймгийн Дашвалар сумын уул одоо буу тэнгэр бариад 26 жил болж байна. 1991 онд онгод тэнгэрийнхээ улааш болсон. Чанар чандруу гэж тэр үед одоо анхал бий болж явах үед сахиустайгаа золгосон. Тэгээд дөгөө хүртэл тэнгэрийнхээ уйлыг түмний уйлдаг авсрал бүтээж явнаа. Ер нь 80-аад онд 80 хэд ер нь анхнаасаа л тэр төрөлхийн л тийм төрцөн л хүн байсан. 80-аад онд чинь шашин хаалттай үед бол гаруулаа барьж чадаагүй бас өвчин зовлонд их ирэгдэж нэлээд их зов зүдэрхөөрөө бас ах トゥ ээж маань ямар учраа утгатай юм бол гэж хэлэхэд үзүүлж харуулна шүү дээ. Тэгээд тэр үед тэнгэр сахиусаа удган болох заяатэй гэд. Тэгээд тэр миний би бас энэ цагийн ихэнд л онгодоо барьсан түүхтэй юм аа. Ой готолга харуулж ормолтын гэсгээр дамжуулах гэж дуутаан бэ. Манай буряд зан олон маань уулзгалын эргээрээ дөрвөн улирлыг өртүүлэн хаварж өгүүлж харстын төвийнхөө ирэг дээр би тоглож наадж үтсэн. Цагаан дөвгээд Доронтын Дашваларынхаа дэнж дээр бас хүүхэд насндаа байгаад бид Баян уул суманд бас ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн. За тэгээд 103 аймгийнхаа л Нутаг усны ард түмэн олон зон олондоо бас
сайхан өдрөд дамжуулан мал сүрг ондивинд орж түмэн амгалан олон ман амгалан байна уу гэд бас мэдчилгээ төвшүүлж байна. Тухайн үед одоо Монгол бүгийн голом төвийн Сүхбат тэргүүн ингэж жаргал их удган багш одоо тэгэл манай загдаа удган тэргүү төнгүүд бөөг хөгжүүлэх гээд 2093 онд одоо бөөгийн анхны голом төв байгуулагдах үед язгуурын 5 язгуурын удган зайрныг нутаг орноос нь залж тэгээд бөөгийн одоо шашныг үүсгэн байгуулсан төвхтэй хүмүүс. Тэр үед би бас энэ нутагта энэ Улаанбаатарт миний ах トゥ үед тэрхээ заллагаар ирээд ер нь тэгээд ямар бөөнөр байдгийг бас тухайн үед судлаачаа судалсан байсан. Тэгээд тэр үед бас бид нэрийг чинь шалгалт их авдаг. Би чинь жинхэнэ онготой янгадгүй гэдгээ бас язгуурын 5 буудганы дунд шалгуулад бас тэнсэн бас голом төвдөө ажилдаг юм байла. Тэгээд би энэ 4 уулын хатан туулын ирэг дээр түмэн туслах хувь тохиолтой болоод ирсэн гэдэг үг 10 гаруй жил болж байна. Бөө мөргөл гэдэг бол бас бөмбөрсөг алтан дэлхий дээр анх л хүн бий болоход ч юм уу бий болсон юм түүхтэй. Ер нь одоо цагийн эрхэндэл янз бүрийн хувьсгалын нухчаанд энэ нухчинд аруулсан мөргөл учраас мөргөл байсан. Тэгээд яг манай Монгол улсын хувьд бол ардчил ламбуугийн нийгмийг хорж байгаа тэр хатуу цагт бол бид бол бөөлөх хэрэггүй, лам ном унших хэрэггүй тийм социализмын хүнд үед байсан. Тэгэхэд буряд аав ээж аавга нахснаар бол уг гарвал гэдгээ маш сайн мэддэг байсан. Тэд бол ямар цаг үед бол бугаалын буурал ижигээ хүндэлдэг. Би чинь бас язгуураараа хун шувуун гарвалтай хус модон цэрэгтэй гэдэг хун ижигээсээ төрсөн халуунгой жиш нь одоо Чингис хааны юу өвгдөөдсөн шууд байгальтай гард нутгалжсэн буряд зам олон Монгол шүтэн гэдэг матсан яс бахандаас усандаа нэвт ойлгосон тийм арт түн байсан. Тэр онгон шүтэн гэдгээ байнга хүндэж тагчээдэг нууцаар бас тухайн үеийн манай дарамтын дашвал урсумын сайн бөөнөр маань тахилга тайлгаа хийж чадахгүйсэн өргөлөө өргөдөг. Тэгээд бид намжил багшийн шал болж байсан л да. Тэгээд 6-гийн 6 удган гээд 6 багийн 6 удган гээд тухайн үед амьдарч байсан. Тэгээд сүүлчийн 90 оны үед бол намжил багш л одоо хамгийн түрүүнд ашлар сумаас бас бид нэрийг хүн болгож байсан уг барь болсон. Тэгэд Доронтын дашвал урд бол Баян уулзманд Сэрэн зайрын одоо усандаа багш гаврил гэдээ бас тэр үеийн бас эрдэм чадал их бөөнөр байсан. Тэгээд хэдэн маань бас их хавчлаг дарамтанд бас нэлээд их зовлон зүтгүүр үүсэж байгаа. Тэгээд энэ шний ихэнд л одоо миний би ингээд тэнгэрийн тамхи тэл тэнгэрийн дуу гаргасан түүхтэй юм. Энэ бол ерөөсөө яалтчгүй манай бурядуудын язгуур соёл, ёс заншлаа, өв уламжлуулан хадгалж исэн. Тийм гайхамшигтай арт түмэн. Манай ээж бол аавын тол онгод тэнгэртэй тийм их том шүтэнтэй айл байсан. Тэр нь юугаар илэрсэн бэ гэхээр миний үе эртэл тэр удамд бол нэлээд олон хүн бөөгийн өвчнөөр өвдөжсэн байгаа юм. 3-4 үед өвдөж байгаа толгойн цам уурчдаг. За тэгээ гал зураад гүйжээ тэр нэг тийм оюунлог хүмүүс байсан. Бодонгууд өмхтэй төрөл гарлаараа хилэгддэг л дээ. Тэгээд дараа нь манай аав шараад өмхтэй мост өрөвдсөн би ахаа чараад гэж явдаг. Тэгэхэд тэр бодонгууд омгийн цусны онгод бол хизээш өвдөж зүр хүүхдээ хаяагүй байнга тэгээд юм мэдүүлээд явж байсан байна.
Энэ нь бол их сони юм болж байгаа. Тэгэхэд энэ янз бүрийн түүхийн одоо янз бүрийн нийгэм хямарж явах цаг үед тэр онгол гэдэг юм бол мөнхөд байж идэг гэдгийг л манай өвгдээс одоо бид нар бол яс махандаа шингэсэн ойлгодог. Манай 8 ах дүү нар байна. Нэг маань бас миний их жуугаар байгаад өнгөрсөн. Тэгээд тэр бол бас эмхтэй талаараа явж исэн. Тэ миний сав үе дээр би энэ онгод тэнгэрээ авах үед Оросын холбооны улсын бурайд бас агийн бурайд миний бас аавын талын өвгдөөц байдаг. Одоо ч байгаа. Тэнд бас нэг удган бас тодорхой. Тэр тухайн үед бас л толгой тарих нүгдээд 10 гаруй жил хэвтэрт орж үйлөө үзэж одоо тэгж явж байгаад энэ 90-ад он дөнгөж гарах үед угаа барьж ирсэн. Энэ бол ерөөсөө тэр сүн сонгод гэж хийвэдэг хэсгэлэн дүртэй байдаг гэдгийг л нотолж байна л да. Буряд газар хатуулж бомберсаг алтамдал тайрсаар явна. Тэнгэрээ үүднэгдэр тумомбал дэлгэр но sen гаанаад нэгдэр томонд бамд амт. Хүний өвчин гэдэг зүгээр хийсэж ирээд хүний биеийн дасаад тэгээд өвдөд байдаггүй. Бас ерөнхийдөө тэр хий юм ингээд дайрлаа үеийн өтгөлөл тэр нь өвчин дотор болж орж ирдэг. Одоо сайн сүгийн сайн цагийн ч гэж ярьдаг, сүгийн цагийн ч гэж ярьж байгаа. Энэ цаг үед тухайн үед бол манай буряд бүүнэр багш нар за тэгээд нутаг усныхан маань нэг бөө бөөлж байгаа орж яхад нутгийн золог олон бүгд тэр чанар чанар оролцож ирсэн. Тэгээд тогооны нэрмдээ тавина. Хониа гаргаад бүтэн шүүсийг бүтэн тогоон дээр аарц доор нь буслахад дээр нь өрхөөр тавьж чансан гарч байгаа тэр тогооны архи нь аль үжийн тал авын тал нь одоо чан гарч байгаа тэр уг удмын чадaltaй чадлагүй хүчтэй хүчгүй мэджээдэг асар том шалгуур тэнд явагджээдэг тэр улаач боллоо гэдээ угаа барьж чадахгүй авж явахгүй юу гэдэг бүх хүний нүдэндээ бүх ах дүүгийн нүдэндээ бүх ард түмний нүднээр явагдчихсан. Одоо ерөнхийдөө нэг одоо хэлгээд эрүүл шүүлт ихэд хэлсдэг тийм. Гэсэн эрүүл шүүлт авсан хүн бөө болно гэдэг шиг ер нь тийм шалгалтанд орж ирсэн түүхтэй. Түүх одоо урааачгүй. Одоо дөнгөж буудган болж байгаа хүмүүст би бас олон жил болсон багш хүний хувьд бол энэ маш их татвар шалгаруулыг тэнцээд авч явна гэдэг бол маш их хөв зэйлэгч л. Руу 5 чанараас дээшээд өмсөх юм. Тэгээд эхний нэг чанар дээр хар майхавчтай байдаг. Тэгээд 2 дахь чанар дээр 2-оос 3 чанар дээр төмөр бас чанарынхаа тоогоор бугын өвөртэй малгай өмснө. Тэгээд 5-6 дахь чанар дээр энэ архаалиа хийн. Архаалын дараа энэ их хамтайгаа өмснө. Одоо энэ чинь бол нэг мөсөн бүгд нь өмсөж болохгүй. Энэ чинь тэрнийгээ даахгүй гэж байна. Тий. Одоо эхний 1 жил 3 жил болоогүй мөртлөө бүх хоёгаа өмсчүүл хүнддэн. Тий тэрнийх нь чадлаг хүрэхгүй бол тэрэндээ дийлдэн. Тэгээ хамаг биеийн өвдөд хөвтдөг гэж багш ярьдаг ба. Тий энэ чинь бүх яс номтой юм л да. Миний одоо энэ бүр анхаа 91 онд угаан авсан хингэрэг тэр байна. Тэр одоо 26-7 жил ингээд хിവэрэ нэгч хагараагүй тийм. Дуу муунсаа. Тий тэр хിവэрэл байна одоо бүх амин шингэцэн. Тэгээд дараа нь бол энэ хингэргүүдээ бас солисон. Тэгээд хоёгаа бол эхлээ шатаадаг байсан. Сүүлдээ бол бас багш нь олон шавтай болохоор энерги хэрэгтэй юм уу гэд бас хуйгнуудаа хадгалдаг болоод энэ чинь их удаан хугацаанд их олон сүү арх энэ төр өргөхөөрч муудан сөмөрн урагдана тэгэхэд нь бас тэрнээс солих болно тэгэж сэлгэж явд юм да. Бөө гэдэг нь бөөгнөрсөн эрчим хүч гэж би өөрөө хэлдэг. Эрчим хүч гэдэг нь ганцхан энерги биш дээ. Энэ гал гэхэд галаар л одоо хүмүүс маань ууж идэж хоолж ундалж амьд явдаг тийм ээ. Тэгэхээр галыг дахихын эрхэм ёсыг бол хүн болгон одоо мэдж байгаа ч гэсэн тэрнийг
яаж зөв тахиж авч явахгүй гэдэг маань харин дэгж үерхтэй. Тэр л анхны тэр багшийн барилгадаа үнж багш юу гэж заасан тэрэг өрөө явах багшийн эрдэм одоо саглажгүй их байх багш өөрөө бас эрдэмээ дэглэрүүлж дээшлүүлж явах маш их юм сурах судлах тийм ер нь байгалийн энэ их шалгалт шүүлгийг бол бид насан туршдаа өхөн өдрөөл давж л явдаг. Бидэнд байнга шалгалт шүүлэг дээрээс ирж идэг. Тэр маань магадгүй өнөөдөр улс орны байдал ийм хэцүү байх үед энэ бас бидний ноён нуруу шалгаралтай адилхан эгэл жирийн ард түмэндээ бөө удаган бид нар бас шалгуур үзүүлдэг өндөр дэдэл авч эдрийнхээ төлөө л одоо түмнийхөө сайн сайхны төлөө зүтгэх бидний эрхэм зорилго. Тэгээд миний хамгийн гол хэлэх гэж байгаа үйл маань өө гэдэг маань бас зүгээр нэг шашин амын хэмжээнд биш гэж байлгадаг. Энэ бол маш олон хүн амнаас хувь завиланг хариуцж идэг. Маш их хариуцлагатай. Улс төрч бол бас хариуцлага улс орныхоо төлөө явдаг. Эмч хариуцлагатай тэр өвчтний эрүүл мэндийн төлөө тангаруудаг. Бөөвл бас түмэндээ хариуцлагатай байдаг. Энэ хариуцлага маань өнөөдөр алдагдахаар өнөр одоо юу илээгээд ард түмэн дутуу ядаа ойлгож явж. Тэр үеийн үр гэдэг нь мөнхөд байж идэг. Сүнс өөрөө мөнх учраас бөөгийн сүнс гэдэг мөнхөд байж идэг. Ийм л нарийн дэгж аягтай шүү. Монгол бөө мөргөлийн зан үйл өөрийн гэсэн хатуу дэгж аяг өөрийн гэсэн хуультай. Үүнийг мөнх тэнгэрийн зарилэг гэж ч бодож болмоор. Өнөөдрийн бидний нийтлэг ойлгоод буй уг авах, удам судраа залж тахих гэдэг үзэл яагаад босго намтай юм шиг санагдах болсныг ямар нэгэн байдлаар хэлж мэдэхгүй ч Монгол бөөгийн бурайдын их удган бөөгийн дагшин тэнгэр төвийн тэргүүн отхон сүрэн удгантай хэсэг хором хөөрөлдөхдөө далд үзэгдэл бөө мөргөлийн тухай эерэг бодолтой болсноо нуух юм. Харин отхон сүрэн удган гурван хүүхдийн ээж халамжит сайн гэргий халуун дулаан уур амьсгалтай бусдын л адил айл гэрийн гэргий хүн. За ер нь хөргө би сайхан 3 хүүхэдтэй. За. Тэгээд яг л бид чинь одоо шүн орыг ихгүй л байнга засал номд явж байгаа учраас хар гэртээ гэсэн халамжтай гэж чаддаггүй юм аа. Тэгтээ бас их хүний хөргийг гүйцэтгэнэ. Зайхан хүүхдтэйгээ өөр хүүхд хүн болоо сайн сайхан яваа сэл гэж боддог. Тэгээд бид чинь одоо өсөх наснаас энэ нас хүртэл бол амьдралынхаа 20 жилийн түмний төлөө байсан хүн чинь чадлаараа л үр хөвгтөө бас гэгээрс туяарсан бас биднийхээ нэг түмний энэ сайхан үйл хэргийг авж явах нь явахгүй нь бас ухаант их орондоо хэрэгтэй хүн байлгахын л үр хөвгтөө бас сэтгэлээ шилжээгээ сууж идэг. Хань жилдээ бас халамжтай ч гэсэн нөгөө талаараа бид байн хүнтэй харьцдаг хүний зовлон зүдгүүр дээр байдаг учраас хань бол бас их төвшиг тулгуур байна. Байнгад хоол ундын хийж амжихгүй ч гэсэн бас тэр хүмүүс сэтгэл зүрхээр хамт байх нь хамгийн сайн. Тэгээд олцоо манай чинь тэр талдаа их сайн шүү халамжтай. Тэр бас их сонирхдаг гэр бүлийн харилцаанд бол миний хувьд бол энэ хүмүүс Сүхбаатар аймгийн нөгөө бодлоор бол ам сахиустай тий Сүхбаатар тэр чигээрээ бөө чахуу мэдхгүй л ам сахиустай байсан. Тэгээд л би суух үед одоо ламын шашинтай хүнтэй бөөгийн шашинтай хүн суухаар их эцэг нь лав мэдээж дургүйсчил таараа гэж их айдастай л отсон чинь ээж маань
сайхан хүлээж авсан. Тэгээд эдний голомтоос нэлээд 2 3 хүн бөө болчихсон байсан. Тэр нь одоо жилийн өмнө 1 2 жил л болж байсан. Тэгээ бөө тэнгэрийг ойлгодог байсан. Таарсан. Тэрнийг энэ хүн маань санаа зовоод хэлээчгүй л дээ. Тэгээд л ерөөсөө нэг амьдралын бас нэг амьдарч явсан янз бүрийн болно шүү дээ. Бас хүний амьдрал юм чинь. Тэгээд янз бүрийн лам зүрх барих тийм юм болох үед нь сахиусандаа даатгаад та ямар хүн намайг авчирч ба таны авчирсан хүн шүүгээ өөрөө мэдлгүй хүн шиг л тэгээд байждаг. Тэгээд ямар ч байсан эвэлдэн нэгдээд одоо нэг дутуугаа нөхөд энэ маань бас намайгаа дагаад гадаад дотоо тэр олон хүний хэрэг үйл бүтөөхтөө одоо бүр ямар байдаг ясмахандаа шингэсэн хүн болохоор сэтгэлээ тэгээд нэлээд сайн шалгуулсан гэж би боддог. Тэгээд одоо хөргөн ингээд харж яхад их залуу улаач охтууд бий болчлоо. 17 8 20 гэтдээ тэд нар ирээд надтай хөөрж ярилцдаг. Тэгэл сайн чинь бид нар чинь тэнгэр ихээс бас тэнгэрийн бүсгүй тэнгэрийн охин тэнгэрүүд учраас санаасаа нэг хэмэртэй заяа сайтай байдаг учраас их засаргуу сайхан төрн бас биднэрт хүнөөс илүү өвдөс чадал байдаг. Хүнөөс илүү авьяас бэлэг байдаг учраас за ялангуяа хүмүүсийг татах хувьцаараа хинээс ч илүү штэ гэл хүнөөс. Тийм учраас манай улаач огт сайхан бид нар олон өнөөс огт болоход тэднэртэй суух гэхээр бас гэр бүлэн татгалзаад бөө босноос хойш би салчлаа. Одоо би сайхан амьдарч байсан чинь улаач болсноос хойш нөхрөөсөө салжлаа, эхнэрээсээ салжлаа гэсэн хүмүүс ирдэг. Тэр нь болохоор бас нэг бодлын бол тэнгэрийн шалгуур байна. Тэгээ тэрний дотоод сэтгэл байна. Тэр хүмүүсийн ухамсар байна. Өнөөгийн нийгэмд бөө болохоор бас болохгүй бүтэхгүй туйл гэж ойлгодог. Энэ нөгөө сөвөн цагийн мэдлэг боловсрлоос их юм болж байна. Тэрнээс биш тэр онгод тэнгэрийн дээлээд харин онгод тэнгэртэй хүмүүстэй суухдаа хүртлөө хэцэг нь бол тэр онгод тэнгэртэй хүнтэй суу амьдарч хувь заяа холовсонд нь тэнгэртэн талархаад нэгэн буйны сэтгэл биш нийт хүмүүсийн төлөө явах заяа те зөв сэтгэлтэй байвал тэд нартэйгээ тэгээд сайхан хань ижил болох буруудах юм байхгүй. Хамгийн гол нь ер нь онгод тэнгэртэй хүн 3 жилээс хойш л ерөөсөө сахиус тэнгэр гэдэг нь одоо тогтдоггүй гэдэг илэрж идэг л тийм нэг юм байд юм аа. Энэ бөө хүний амьдрал их сони манай багш намжаал багшдаг. Хазаартай мордны хоосон бүү буцаа гэж багшийн хажууд байх чинь. Харстын голч нь одоо Ташуулуураас хойдно 60 гаруй километр 70 километр тэгэхэд чинь шүн нүүр сайж яхад өглөө болж яхад шүн өдргөл мориор хотлогоо мартел давхаад ирэл би хажууд нь шавлан сууж исэн настай хөвгшин ээжтэй. Тэгэхэд намайг шүн босгоод суулгаал бөөлж идэг, тахилаа үрж идэг. Тэгж л тэр хүмүүсийн хэргийг бүтээж исэн. Тэг хэрвээ тэр хүмүүсийг бөө тэр одоо чадaltaй удган багшил аврахгүй бол чинь өвхөл амьдралын заагдаг. Одоо нэлийн хүнд хүмүүс над дээр ирдэг. Тэрний харахад би бол ерөөсөө хүний төлөөл явах ёстой махсуусандаа шингэтэл ойлгосон. Тэгээ ингээд байж хизээш хаанаас хэн ч ирээд бидрийг авч яваад хэрэг бүтээл гэж магадгүй. Тэгээ хувийн амьдрал, хувийн жаргал гэдэг юм их ховор болчт юм байлээ сүүлд нь 20 гаруй жил явах. Зөвхөн тэр хүмүүсийн төлөөл бид явж аст. Тэгээд зарим үед бол бас энэ ярихад уул ус нэхэн. За би сүүлийн нэг 10 жил бас Оросд нэг хэдэн сайхан шавнартай байгаль далайн уул ус бас далайн эзэн нэхэн ирж хаврын тахилгаа хий. За нөгөө нэг зөв баруун зүгт тагсан овоо уул маань бас яг тэр энергиэр нэхэд байдаг. Нэгж байгааг яагаад мэддэггүй. Тэр нут уснаас хүмүүс ирээд байд, хандаад байдаг болчт юм байлээ. Тэгэхээр энэ бол нэг хүний нэг удаан очоод нэг бүү очоод бүүлж явах гэхэд тэр газрын эзэн гэдэг маань зөв тахилгаа авсан нөхцөл тэр газар дуудж идэг байна. Тэгэхээр бид тэр бас хүлээлэг нэг 2 3 жил болоод тахил өргөнөө гэвэл тэр цагтаа очих хэрэгтэй. Хэрвээ цагтаа очих чадахгүй байвал бас нөгөө эзэн бүүд нөгөө уулын эзэн савдагч чанга бас нэхээ чанга буу бас хүнд гомдвол бид ямар хэцүү байдаг үлээ гэдэг шиг тийм сонин юм байдаг юм байна.
Тэгэхээр энэнийг бол хэлэх ёстой байхгүй юу? Хэрэм болт. Дагаагаш. Дулягт. Хэд хоногоос одоо хэрийн буулт юу яд юм уу? Би өөрөө бас нийгэм судлаач мэргэжилтэй л дээ. Тэр удирдлага ихтэй төгссөн. Би өөрөө бөө судлаач гэд Бурханшныг сурвал төгссөн. Тэгээд одоо хуучны 6 судлаа ихтэй юм. Одоо бол Дэлхийн боловсрол соёл шинжилгээ ухааны ахтын бөө судлалын багшийн ажил хийдэг. Тэгээд олон улсын аялал жуулчлалын чиглэлээр бас тэр багш нартайгаа хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ ажил маань энэ 9 сараас 10 сарын 1-ээс бас манай бөө судлалын энэ ахтынд маань бас Монголын бүхэл шилдэг лам бүү, далд үзэгдэл судлаач, бариач хилэгч хүмүүс суралцдаг. Тэгээ 2017 оны эсэлтүүд одоо явагдаж байгаа. Тэгээд бас хүмүүс бол бас мэдлэг боловсрлоо дээшлүүлэх одоо ялангуяа би одоо удган хүний хувьд бол ер нь нийтийн улаач болж байгаа, улаач болцсон хүмүүс болоод болох гэж байгаа хүмүүс тэр байна шүү дээ. Тэр хүмүүстэй хандхад хүн байнга дэвшиж дээшилж сурж боловсрж л байх хэрэгтэй. Зөвхөн энэ байгалийн одоо шалгарлаар онгод тэнгэрээ авж байгаа ч гэсэн багштай багшгүй босч байгаа ч гэсэн энэ бол өргөн хувь хүний хөгжил болоод одоо энэ маш их мэдлэг энд санаасаа шаарддаг. Энд бол бас нийгэмтэйгээ хүл зэрэгсчил авч амьдраж явах. Онгод тэнгэр хэлж байгааг зөв ойлгуулад болохгүйг нь ойлгуулж буцаагаад болохыг нь болох тийш нь явж явах хэрэгтэй. Тэгээд энэ далимдуулаад бас хэлэхэд мөнгө тэнгэрийн үйл гэдэг өөрөө ариун байд юм. Манайх өөрөө дагшин тэнгэр гэж бөө мөргөлийн тэргүүн штэ би. Тэгэхээр дагшин гэдэг нь ариун гэсэн үг. Ерөнний шашин ном ариун дагшин. Тэгээд улын орой мэт сүмбэр улын орой мэт сундалын одоо дээд мандал мэт ингэж авч явбал удмын онгоц шивтэйгүй байхад тэр гэр бүлийн гэрийн онгод удам ухсааны хүмүүс сэвгүй байдаг. Тэгээ сагураал нэг сайн хүн өрсөөдгүй унаг гэж ярьдаг штэ. Энэ бол удамсуудрынхаа онгод өвдөөсөн шүтэнэ хөндөж мөргсөн хүмүүс л тэр нэгээр эрхэмлэн дээдлүүл тэр сайн. За тэгээд сүүлийн үед бас нэг хэлэхэд бол ерөөсөө онгодоо орхиж байгаа, хайж байгаа, болж байгаа тийм олон лач нар гарч ирж байна. Тэр нь бол багшаагтайгаа тангараа тасарсан багшийн яс зүгүй байснаас болоод орхигдуулсан ийм юмнаас бол бас нэлээд би сэрэмжлүүлж байна. Энэ бол бүр бас нэг энэ 3-аас 10 жилийн хооронд аваад болцдог тийм нэг одоо нэг эд материал шиг биш юм байхгүй сахиус гэдэг чинь. Тэгэд энэнийг бол бас зөв зүйтэй явах цаа тэгээ явнаас болохгүй байгаагаа болсны дараа өвдөд байна. Бас болчоод дараа нь болцохоор өвдөхгүй байна уу гэхээр бас болчоод өвдөд байгаа хүмүүс байна. Энэ болгонд бас сайн хүмүүст хандаад бас энэ олон сайхан хүмүүс зөвийгөө ойлгуулад ингээ явж байвал манай одоо актив болоо манай ажил бас нээлттэй. Нөгөө бардаг ташуу баяга хэсэг хэрэггүй биш. Отгон сүргийн хичээ маань энэ хашаан дотор бол бас нэлээд бүтээн байгуулалтын ажлууд бас өрнөж байгаа юм шиг байна. Тэгэхээр бас энийг танилцуулъя тийм. За тэгээд энэ маань одоо онгод тэнгэрийн маань өргөө болох юм. Тий одоо энэ чинь бас нэг энэ 13 аяхны 13 ноёд гэдэг хун шуун гарвалтай 13 омог отгоо төлөөлөд энэ багнууд нь болохоор сүлд болох 13 отгоо омгийн сүлд. Тэгээд энэ дээрээ бол бас дээрээ бол гэр өргөөгээд хийгдэх ёстой. Миний нэг зураг графикаар бол тэгтээ тэрнийг энэ бүтэн болсон хойно л одоо яахаа шийднэ. Тэгээд эндээ бол бас нэг сургалтын өрөөтэй хүмүүсээ хүлээж авдаг өрөөтэй бас орчин үеийн чиглэл рүү ороолаад бас хүм хийдэхэл суурийг одоо ингээд хийгээл бүтээн босох гэж явж байна. Энэ дээрээ бол Монголын ард түмнээс туслан дэмжлэг сандвин энэ өрнүүлэх санаатай энэ эхлэхийн ч би эхлээд л байна. Тэгээд түмний одоо нэг бөөгийн хувцаг ойхоор олон хүнээ гар орж ижлээ бүтнэ гэдэг шиг миний энэ юм ч одоо дуншаад нэг бас ганц 2 жил болчиход байгаа юм.
Тэгээ түмэн маань бас хэд тасан бас хандив өргөдөг мэт. Жанар ясагт яаж хандив өргөжсэн тэрэн шиг ингээд гар бие оролцвол энэ маань хурдан бүчих гээд л байна. Тэгээ миний одоо онгодын өргөө хийх мөрөөдөл маань энэ одоо 20 хэдэн жил буугийн төлөө зүтгэсэн гиннийг л юм болгочихвол гэж бодоод байна шүү дээ. Олон сэтгэл олондууд одоо гэдэг лээ. Тэгээд л энэ бас нэвтрүүлгийнх нэг хийлгэж байгаа дайманда бас энэ өргөө юунд минь бас сэтгэлийн хандив юм өгчвөл бид эндээ ороод ингээд бас дандаа лам нарын өргөө гэхэд их олон байх юм. Буугийн онгодын өргөө гэхэд маш сөөхөн байна. Тэгэхэд би энийг хийчихвэл бас сүсгтэн олон маань ирээд өргөдөг одоо бүсэл гуйлтаа хийдэг. Энэ хоёр мод бол энэ сэрэг мод гэж нэртэй. Тэгэхээр энэ маань онгод энэ нэг тамга тэмдэг юм бас. Дээрээсээ ирэхээр энийгээр одоо зүгчгээ алдахгүй ингээд нартын оронд буух суухтаа энийгээр тэнгэрийн тамга болоод ирж идэг. Тэгээ энд хүмүүс хүсэл гуйлтаа шивнэдэг. Тэгэд энэ цам гарвын хаан хоймор сайхан газартаа ингээд дэнж дээр энэ өргөөгөө бас холцооч штэ. Сайн сайхан зам мөрт хэн нэгэн ямар ч зам мөрөөр хөрч болно гэдэг үг бий шүү дээ. Тэр дундаа өвгөд эцсийнхээ халуун галгуламд хөх мөнх тэнгэр уг угсаагаараа уламжилж хүн зоныхоо сайн сайхны төлөө үйл зэхэх гэдэг ёстой л хүн бүрт олдоод байдгүй тохиол гэхээс өөр учир үгүй мэт. Үнэн дээр бид бүхний амьдрал үйл тунд сэтгэл тороод байгаа зовлон жаргал бүрээ хэн нэгнээс асууж лавлах тийм үе байдаг шүү дээ. Тэгвэл үйл бүртт нь ойрхон чин сэтгэлээсээ дэмнэж хамжиж болох тийм л хүнийг үзэгч танд ойртуулан танилцуулж буй энэ билээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Дагшин буугийн төгөөр энэ бас яаж холбогдож очих ёстой юм бол бас энэ талаар бас ямар байна төвийнхэн тухай бас дэлгэрүүлж асуумаар санагчлаа. За манай дагшин буугийн төв бол бас одоо 10 гаруй жил болж байна да. Манай одоо салбар төвийн бас хэдэн сайхан шавнар бас тэнгэрийн хэрэг хийгээд л дор бүрнөө заслан номоо хийгээл явж байна. Тэгээд манай зэрэгтэй яг өргөөндөө умарлахтаа бас ганц хоосон ирдэггүй архсуу тэрдэг юм номтой юм. Тэгээд хүмүүрөө сэтгэл байвал хаана хизээч хэдийн цав хусаа хамаарахгүй хүлээгээд хөндлөөд байхад бол нэгэн сагт уулзалтын өрөөл байт юм аа. Тэгээд энэ ерөнхийдөө бид одоо нэгэнт одоо тэнгэрийн улааш нар ч гэсэн дээр үед бол байгаль одоо номгүй буу байдаг гэж сургаж байгаа ч гэсэн цаг үеөө дагаж хувьсан өөрчлөгдөж олон түмэнтэйгээ ингэж харьцаж байгаа манай удахгүй нэг улаач нарын бас нэг тэмцээнч болж л байх шиг байна. Тэгэхээр бас энэ манай бас нийгэм маань буу улаач нараа бас хүлээж зөвшөөрж штэ. Бид бас төрийн шаш төр түмэндээ бас бурхан буддаа лам багш нар буу түшээд тулмааш нар хамт зэрэгсэн орчих бөмбөрсөг алтан дөрхий дээр Монгол гэдэг нэрийг дурсдаг хүмүүс учраас бас зэрэгсэн л бас бие биедээ нэртэй түмэндээ хүрсэн хүмүүс байгаасай л гэж өсөж өрөөдөг штэ. Монгол хүн болон өөрөө хиймэрлэг учраас хиймараа дээшлүүлж зөв сайхан байх, бурууг боож хатууг хааж зөв хэл шудраг шүүмжилж одоо дээр доргой толгой хүрлээ олох хэрэгтэй гэж бидний хувьд хэлж байна.
Тэгээ миний утас 9987 3411 8840 3411 гэж 2 утастай. Манайх цам барвын арт талд байдаг. Замын сагдагийн хойтолд энэ өргөө маань энд байдаг. Тэгээ би чинь бас нөгөө түмэндөө төрдөө хүндтэй хүн учраас тэр миний утсаар холбогдож болно. Отхон сүрэн Сэрэмпүрүү гэхэд пэс байна. Тэрэндээ би сургаалаа заагаад хэлж өгдөг. Тэгээ ерөнхийдөө энэ бас их ойрхон байхыг хүсдэг дөө. Сайн сууг нь болгоод мартай. Тэгээ хэлээр хонгороо угаашин ингээ түмэндөө телевизээс бодвол нэгдсэн бөөгийн эвлэл гэж байгуулагдаад тэгээд тэрэг өөрөө Монголын бас нэртэй солтой өндөр тэр зэндааттай удам бөөнөрийгөө шалгаруулж одоо бас нэг бидний чин тэнгэрийн гавьяг бас тэр чин үнэлж байна, төмөндөө үнэлж байна. Тэгээд намайг Монгол Брядын их удган гэж цол өгсөн юм аа. Нэгдсэн бөөгийн эвлэлээс. За өмнө нь бол арт түмний гавьяд олон цолгонч тэнгэрм ивэж бас өгсөн. Тэгээд тэр бол бас дээрээс нөгөө олон чанарынхаа дэрэг зөвийг хэр ахиулсан гэдгээр тэр чинь 3 жил болоод нэг чанар хийн. Чанар хийнэ гэдэг нь одоо зүгээр энгийн бид нарын ойлгохоор одоо Их сургууль төгсөж байна гэсэн. нэг сургууль төгсөж байна л гэсэн үг. Зөв. Одоо ерөнхий боловсролын сургууль төгсөөд их сургууль сураад дараа нь доктор болоод магистр болоод профессор болдогтой адилхан. Гэхдээ бид бол 9 чанар үүсэх хэрэгтэй. Таны зүгээр тухайд одоо 26 жил болж байгаа хүний тухайд одоо энэ чанаруудаа яаж гүйцэтгсэн байдгийг бол хэд дээр нь явж өгдөг юм бол эсвэл дууссан байдаг. Ерөнхийдөө одоо хүн өгтрөө тэр 9 чанараас дээшэл 13 чанар хүртэл явна. Ер нь тэгээд нэг чанараа хийгээд 3 жил болоод 2 дахь чанараа хийнэ. 2 дахь чанараа хийхдээ чанар гэдэг нь цагаан тэнгэр барай шилээ шүү дээ. Чанар гэдэг нь хар тэнгэртэй бүтээл чадалтай хар тэнгэризм болж хийдэг. Тэгэхэд тэр хэдий хэмжээний хоны гарахгүй ямар эрдэм чадалтай лам бөө багш нарыг залж авчрах уу? Хэдэн хүн тэр чанарт орох хэвээр хэдэн уул уснаас мод шимэглэх үү? За тэг хэдэн өсөнчин байх уу гэд бас нэсрэг санхүүс мал хой чадал чанцаа их юм гардыг. Энэ болгоо нөгөө халуун зүс ах トゥ унад дэмжинэ. Тэр чанарынхаа римбиг үйсөөж чадaltaй بود. Би бол нэлээд өндөр чанар авсан. Ер нь номоор 3 жил болоод нэг чанар. Ингэж явсаар хагаад 20 хэдэн жил бас тэдний чанараа одоо нэлээд өндөрсөж байгаа. Хамгийн сууд адуун чанар хийв. Адуу үрэл чанар хийдэг. Тэрнийг хийх хэмжээнд одоо хондооч очлоо. Гэхдээ манай ах トゥ нар маань бас болгоомжлоод одоо хондоо адуун чанар хийхгүй байна. Гэн миний нас залуу байдаг. Онгод тэнгэр авснараа бол нэлээд олон жил болчихж байдаг. Тэгээд нэг ер нь нэлээд насын үед л адуун чанар хийнтэй. Миний олон сайхан шавнар би одоо манай Завхан аймгийн Савсар барам шавьдаа энэ өдрийг минь бас дамжуулаад тэнгэр онгод нүргэж яддаг баяр маань аюунаа гэл олон шавьдаа ингэ сайхан өдрийг. Тэгээд бүх шавнарынхаа нэрэд орж байгаа гэж бодоор манай шавьч. Тэгээд л ингээд эдгээр ихээл дэм өвчөөл ингээд юм хийж байна. Энэ одоо дурхай судлаа их тийм одоо дэлхийн боловсрол соёл шинжилгээ ухааны бие бүү судлалын багшийн ажил ерөн сүүлийн 3 жил хийж байна. Тэгэхэд олон Монгол туурхтны маань зүгээр одоо өвөр Монгол, Орос монголчуудаас очиж байгаль далайн их тахилга хийсэн. Тэгтээ тэр чинь бөөнөр биш шүү дээ. Зүгээр нь судлаач зүгээр энгийн байгаль далайг үзэх гэсэн аялагчид бас эрдэмтэн доктор олон хүнд явж явах үед бид тэндээс би бас нэг зарим манай Монголын тэгээд бид хоёр тэндээ буулт хийсэн. Хүмүүс мань хоёр тийшээ тасрал өргөсөндөө тэгэхэд анцхан дээр онгод тэнгэрийн тэр олон хүмүүсээ хүсэл зорилгыг байл далай болоод байхны 13-нд олхиун арал руугаа хүргэж өгөхөд тэндээс тэмдэглэл ирэх ёстой бидний. Тэгээд тэндээс хон шувуу ирсэн дээрээс нь тэнгэрт нөгөө Лусын хааны завь хүлгэлсэн үнж гарч ирсэн. Тэрнийг тэнд байсан бүх хүн харсан. Тэр бол бас тэнгэрийн одоо хүлээж авч байгаа юм дээр л хоёрдоор гэхээр 3 бороо дандаа орно.
Би бас дөнгөж 2005 онд ирээд өвөр хангаад гам болоо. Тэг би дүү хүүтэг дүү миний нэг төрсөн дүү байдیں۔ Тэр маань өвөр хангаа руу бас ээжийнхээ нутаг руу эргээгээд би тэнд очиж одоо дөнгөж л Улаанбаатарт ирсэн залуухан ч байлаа. Тэгээд очиж бөөлөхөд хот айлд нь очиж зэлэн дээр нь бөөлөхөд гам тайлагдаад одоо хувингаар бороо орсон. Нөгөө айл маань нүүх болгонд л бороо ороод. Тэгээд усын овоо босгож өгдөөсэй. Өөрийнхөө зүйлжсэн мөгж өөрөө. Тэгээ бас Керан гэж аймагт Оросын нөгөө хойшоо улхан Баяуулын улханы хойдолд Керан аймаг гэж байна. Тэнд очиж бас гамтай байсан 92,000 одоо 4 оны үед. Тэгээд тэнд бас гам тайлахад бас тэр орой тэр тасганы бабушка нар чинь дээдушка нар тэр хотгийн булгийн ихэн дээр оцсон чинь сандлаа барих нь бариад л одоо бүгдөө сүсгэлээд очижсэн. Тэгээд тухайн үед би бодломтойгоо явж ирсэн найзтай. Тэгээд тэр маань ламынхаа номыг уншина. Усынхаа би бөөгөө бөөлөд хуураад татаа. Тэгэхэд хэцгэрэн гээж бас авч яваагүй л дээ хуураад татаа. Хэцгүүл гэрт байсан. Тэгээ онгодоо буулгаад бас усын аваа дахиад оройн дамнанд орлог хөндлөх хэрэгтэй. Тэр Керан аймаг бөөгөж мэдгэчгүй хараашгүй шахуу дөнгөж эхэлж байгаа шашин. Тэгээ бөөлсөн чинь та манайд л хурал оруулж өгөхтэй. Тэгэхээр хурал бороо ирээд одоо болоо гэдэг хэлэхэд би хорын тэнгэр дуусан чинь шүнжэнгөө бороо ороод маргааш нөгөө баабус дээдүск нас нөгөө барьжсэн талхаа бариана одоо өгнө гэсэн бүх юм бараал энэ тэндээ согдрал надад өгвөл байл сайлаад аягүй сайхан болж ирсэн. Тэгэж л миний одоо Орос руу гарах зам нэгдсэн гэж боддог шүү дээ. За манай монголчууд чинь би олон ч газараар явсан дөө. Өөр Монголын дээр бас тэнгэрийн улаач хүн чинь бас цахиусаа тэгэл одоо хин технологи хин хүндлэг тэр лазер очих хэрэгтэй. Тэгээд явж байхад манай монголчууд бол цаанаасаа нэг хиймэрлэг байдаг. Нүдэн галтай согтой, нүдэндөө галтай, нүүрэндөө согтой гэдэг. Тэгэд энэ тэнд явж байхад монгол хүний харахад амдшгүй. Өрөөсөө л нүдэн маань их цоглог галтай тийм байж. Тийм болохоор одоо бид голомтонд би даяар монголчуудын дунд явж явах үед нэг л монголчууд биднэрт хандаж хэлдэг үг нь голомтондоо байгаа монголоо л гэж харж хандаж бидний итгэж найдаж мөргөж шүтэж явдаг штэ л гэдэг үг хэлдэг. Манай дээр Орсын брэдүү чалаа өөр монголчууд маань ингэж хэлэх учраас суурин монголчууд голомтондоо байгаа бид нар гэгэн байх ёстой. Энэ голомтон дотор л гэртэл одоо хэрэлдэл зодолж байгаа мэт ингэж байвч бид бол бас энэ өргөн уудам нутаг маань энэ цаг үед бидэн дээр өвгдөөс юм хишиг болж ирсэн байна. Өв соёлоо маань энэ хിവэрээ ирсэн байна. Монгол хүн монголоороо байх шиг хаз жаргал бидэнд даал. Бөө гэдэг нь бөөгнөрсөн эрчим хүч гэж би өөрөө хэлдэг. Эрчим хүч гэдэг нь ганцхан энерги биш. Манай ээж их гоё үг хэлдэг. Ээж их л миний ээж одоо 86-тай хүрсэн байдаг шүү дээ. Хөнгөн шингэн гүйшдэг. Миний ээжийн ээж 96 хүрсэн байна. Манай ээжийн эгч нэр гарч байгаа хүрсэн байна. Манай думс өдөр чинь бас их өндөр настай сайн үйл заяатай хүмүүс байдаг. Тэгэхээр ээж маань тэгдэг. Үеийн үр гэдэг өөрийн толгой дээр тийм аа хүүхдүүд. Үнний үрийг буу гайхал гэж сургаж ирсэн. Тэгэд миний төрсэн ах дүү нар тэр хүн муулах маш дургүй. Сайн сууган болгоод манай. Тэр хэлээр хонгороо улаашин ингээд өмнөдөө хүрээ. Сайхан чиний гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чин чимээнд зангирах цагаан аялгуу намайг ойхон болгосон. Нутаг усны минь хаяа зүйтэй түмэн нуур тойрмын чин ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон. Азийн тэнгэртээ гэгэн Монгол минь